Gorge 1 2 3 Hi guys. Дараа нэг чинь бүдэ өндүн. За би нөгөө нэг яана. Чи хальт барьч одоо хурдны зам руу орлоо. Би нөгөө нэг машин барьж байгаа болохоор жоохон ийшээгээ баг харах бах. Тэгээ бит хоёр машин бариад зүгээр би өмнөөс чи ингээд сайн хараадаг ингээд нүдэрээ. Машин бариад явж байгаа хоорондоо бит хоёр юм хөөрхөн girls talk хий гэж шийдлээ. Тэгээд ерөөхдөө өнөөдөр жоохон залуучуудын тухай ярина гэж бодлоо. Ерөөхдөө бол одоо залуучууд ямар үйлдэл хийвэл эмэгтэй хүмүүс дуртай байдаг. За ер нь бол дургу байдгийг ярих чинь. Тийм. Дуртай байдгийг бас ярил л да бас. Тийм ээ тийм. Тэгээд 10,000 байгаль гэхдээ яг 5-5-ын л ярих яг. Жохон ингээд одоо advice болгож байгаа. Advice гэж тэгээд энэ бүх ярих юм болохоор зөвхөн бит хоёрын үзэл бодол таних өөрөө болно. Өөр байх юм бол бас доор яагаад бит хоёроос зурж байгаа гэдгээ бичээд би ингэж боддог гэд хуваалцахад бол always open. Тэгээд одоо ингэж ярьцгаая. Тэгээд бит хоёр нэг нэгнээсээ ингэж ээлжлээд асуугаа явъя гэж бодлоо. Тэгээд миний хамгийн ихний одоо пүүдээс асуух асуулт бол за чи ингэж жишээлбэл нэг залуутай ингэ болзоонд явлаа. Тэгээд явсан чинь тэр залуу яг ямар хувцалсан ирүүл чамд ингээд ёо яриачтэй юу вэ гэж чи бодох вэ? Яа аль нь гоё харагдах вэ гэж асуух. Ямар хувцал гоё харагдах уу? Ямар хувцалсан ирүүл чи ингээд дахиж тэр залууг харахыг хүсэхгүй вэ? Юу одоо юу гэх юм? Яг миний хэлснээс бусад хувцастай ирэх юм бол гэж. Одоо миний хэлж байгаа болохоор ер нь бол гоё залуу хүмүүс залуучууд ер нь гоё хувцас айгүй амархан штэ амар минимал. Би ингээд зургийг нь оруулах шууд амархахын тайлбарлаж хахаар ядаж үгээрээ ингээд тайлбарлаач. За зургийг нь оруулъя. Гэхдээ чи бас үгээрээ ингээд цэвэрхэн одоо нэг юм. Гэхдээ ер нь бол ямар газар уулзаж тавьчих одоо баг юу ахгүй бах. Энэ доор ингээд жирэглээ тавьчих. Тэгвэл нөгөө нэг слип хийхгүй бах. Тэгээ жоохон овоолгоо тавьчвал дээшээ болчихоор илүү амар юм болоо. It's very good idea. Тэгээ жоохон хөдлөөд иж магадгүй юм байна. Бид хоёр машиндаа муц тогтоодог юм аахгүй. Бид хоёр машиндаа бүр 10,000 юм ярьж явдаг болохоор хоёулын нэр тэгэлдээ эндээс гоо тогтоочдөг юм байна. Тий. Тэгээ тэрийг авч болдог. Тийм зөөрлөд ингээд аягүй хэцүү. Тий штэ. За ерөөхдөө бол ямар газар уулзах байгаагаас бас их шалтгаална. Одоо жишээлбэл зүгээр нэг гоё кофе шоп, гоё кофе дейт байх юм бол одоо нэг ийм булчинтай залуучууд байдаг штэ яа. Тэгээд ингээд ийм гоё айлгууд тэгж айлгууд чинь булчинтай залуучууд байдаг штэ гэ яна булчинтай залуучууд байвал бүдэрөө бичвэл тэгээл бас үнэн чухал юм байгаа биз дээ. Зарим бата байвал яах юм. Ингээд гоё барьсан ийм тийм богинохон ийм одоо юу гэдүүлээ поло гэдүүлээ подолк заяа. Тэгээд доороо ийм болохоор ийм амар гоё тийм ийм бэрюкэн өмдөг ч юм уу тийм бэрюкэн өмд ч юм уу эсвэл тийм гоё шорт ингээд 100 байх юм болов. Тийм 100 байх. Тийм сакс максийн шорт биш шүү. Тийм нөгөө амар гоё нэг тийм casual тийм өдөр тутмын гоё өмсдөг тийм шорт байдаг ч тэгээд гоё Air Force ч юм уу нэг тийм цэвэрхэн олон долоо өнгийн биш цагаан юм уу хар тийм хувцал өмссөн. Би болохоор тийм амар гоё минимал хувцалсан залуучтай амар дуртай. Одоо орой динер байх юм бол ямар гоё нөгөө ийм торон торон гинэ нөгөө. Окей. Юу их гэдэг нь? You know what I'm saying? Торон гэхэр чи юу гэж байна? Торон биш нөгөө нэг залууч ингээд нөгөө таны яриад шинэг материалтай юу? За. Одоо монголоор бол юм тааран юм шиг материалтай гэж ярьдаг шүү дээ. Шинэг материалтай. Тийм зуны өмсдөг заяа. Тэгээ ингээд ханцгаа ингээд хоошин шамлаад эндээ ингээд товчлцсан. Тэгээ гоё брюк өмдтөө эсвэл гоо тийм костюм үжигтэй эсвэл бол юм цагаан юм сороочгийн цамц өмсөд хоошин жоохон нуглаад ингээд эннийхээ ингээд суц тэгээд ингээд цаг магтай байх юм бол класс шүү заа айгуугаа яригдана. Тийм тэгээд гэхдээ би бас нэг юм хэлмэрс нэгж байгаа хгүй. Бид хоёр яагаад ингээд амар юм гоё биетэй хүмүүс гоё вэ гэж яриад байгаа гэхээр манай ах төрсөн ах үнэхээр гоё биетэй ахгүй юу? Хөдөлмөрч хүмүүс ч бас айгуу гоё биетэй. Ер нь бол хүн тарган байх, туранхай байх гэдэг чинь ер нь нэг өөрийн 100% сонголт болоод байгаа хгүй. Тийм ер нь бол most of the time ээж л та. Наваг ирэх спорт хийж штэ. Тэгвэл тэгээ манай ах ингээл пижак энтер өмсөх ч юм уу эсвэл ийм нөгөө нэг подолк зүгээр энгийн нэг мө подолк өмссөн байхад хүртэл бүр ингээд үнэхээр гоё харагддаг. Тэнгүүд ингээд хэрвээ бит хоёр одоо ингээд гоё дейтэнд явах ч юм уу эсвэл ямар нэг залуутай уулзах юм бол мэдээч ингээд амар том тарган гизтэй залуутай уулзахгүй. Тийм үү? Тэгээд яг тийм байна.
Тэгээд бид хоёр ингээд гоё булчинтай ингээд гоё харагддаг гэж яриад байгаа шүү за ерөөхдөө. Тэгээ энэ бол удаан хугацааны процесс хэдий ч ер нь бол хөдөлмөрч өөртөө арчаатай өөрийгөө хайрлах чадчих байгаа залуу хүн л ер нь бол зүгээр шүү охтуудаа гэж. Тийм байна. За миний асуулт ингээд дуслаа. Тэгээд бас энтэй уйлдуулаад дахиад нэг юм асуучих. Ингээл болзондоо ирсэн чинь ингээл тэр залуу ингээл яг за яг ер нь дэжгүй ингээл байсан чинь нэг чиний болохгүй юм одоо чи тэр залуугаас харчлаа гэж бодъё заяа. Тэр нь юу байх юм бол чи тэр залууг шууд reject хийхгүй. Зөндөө юм байгаа шүү дээ. За зан аашийн хувьд юм эсвэл зүгээр ингэ гадаа харагдах байдал. Ер нь бол хамгийн түрүүнд харагдах байдлаас хэлээ. За харагдах байдлын хувьд яг надтай ингэ уулцсан цаг мөчөөс л эхэлнэ. Надад хэрвээ хаал хонгоолгож өгөхгүй байх юм бол зайл. За окей. Don't you think so? Yes, of course. За хаал хонгоолгож өгөхгүй бол зайл. Тийм ингэ шууд уулцсан зүгээс л ер нь бол тэр хүний ч өмнөлж эхлэн штэ. Яг ийм хүн юм байна. Тэгээд гоё ингээд оо сайн уу гэд гоё ингээд хай гэд ингээд гоё тэрж гин өсвөл ингээд за дөнгөж одоо охиндоо болзон дэвжиж урдаас нь сайн уу гэд ингээд гар барих гэдэг яриад байваа. Гоё хааг маг ингээд нэг хааг өгөх дургу охин бас байж болно. Тэгээ бид хоёрын хувьд бол яг тийм бид хоёр чинь шууд ингээд илүү nice авах гэж байна. Тэгээд ингээд за кофе шоп цуулаа гэж бодъё л доо. Тийм бол ингээд одоо юм захиална штэ. Гэхдээ ингээд тухайн хүнтэй нь яаж харьцаж чинь гэдгийг амар харна хамгийн түрүүнд яг үнэ. Тэгэхгүй ингээд яг нэг дормжлаач байгаа юм шиг нэг эсвэл нэг тийм дээрэнгүүч юм шиг тийм харьцаадах юм бол тэгээл би шууд баг шууд л зайлаад өгнө. За. Нэг сууж моохчгүй шууд л ингээд нойд арчид дэрийг гээл тэгээл хараг бахтан гараа авчдаг гэж. За тэгвэл таны асуулт энэ дээр хариулчих. Амар муухай хурц үнэртэй усанд айгуу дургу болохоор хичнээн гой хувцалсан байсан чи үнэр айгуу чухал хүн ингээд үнэрэнд амар attracted болж болдог болохоор аль болох юм муухай хурц тод үнэртэй юм эмгтэй хүмүүсийн нэг дургу үнэр гэж байдаг. Яг тийм үнэртэй ус түрхсэн байвал надад бол айгуу муухай санагдсан. Тэгээд тэр үнэрийг би ер нь үнэрлэхийг хүсэхгүй. Тэгсэн дээр нь сайхан боох үнэртүүл явсан дээр шүү дээ. Гой үнэртэй юу ч үнэртүүлээгүй байсан дээр. Тийм. Тэр үнэрэндээ айгуу анхаарах хэрэгтэй гэж би бодож байна. За тэгээд хамгийн эхлээд бол яг хувцлалт тэгээд үнэр би нэг юм хэлэх юм шүү дээ. За ингээд ямар нэгэн заах махан ч юм уу ямар нэгэн тийм заваа хувц өмссөн байх юм бол ингээд нэг тийм хэрэм мэртэй чинь арай муухай нь муухай нартлаас нь ягаад. За тийм ингээд хэр мэртэй заах махан ингээд нэг тийм хэр олцсон байдаг шээ. Тийм байх юм бол бүр oh my god. Тийм шүү дээ. Маш цэвэрхэн ер нь тэгэл цэвэрхэн хүмүүс чинь нэг харахад л цэвэрхэн байдаг та тийм шүү дээ арчаатай юм. За тэгээд би болохоор ингэж боддог байхгүй юу? Нэг ийм хүмүүс байдаг штэ. Оо энэ амар хямдхан энэ айгу үнгүй байдаг гэдэг ч юм уу нэг ийм яриа яг хуу мэдээч тэр зүйл бол ингээд ярьж болно л доо. Гэтэ яг ийм болцооны төвшөнд ярихад ингээд нэг ийм сонь татганаад байгаа ч юм шиг те эсвэл ингээд тиймэрхүү юм ажиглагдах юм бол надад айгүй утгагүй санагдана. За одоо тэгтээ арайч бас хуваагаа төлчий гэдэг ч юм уу эсвэл нэг тиймэрхүү юм арайч байхгүй л үү гэж бодож байна. Тэгтээ хэрвээ ямар нэг залуу тэх юм бол зүгээр л тэр залууг нэрийг шууд зайлгүй. Амьдралаасаа арчиж. Ялангуяа ингээд амар болцоо гэж ирж ийж ингээд баг хуваагаа төлчий эсвэл ингээд хин төлөхгүй яах вэ маах уу гэд эсвэл ингээд үнэтэй юм байна нэтэр гэсэн. Ер нь нэг тийм татгансан байрын зан гаргах нь бол яг анхны ер нь эхний үеийн болзаануудад бол айгүй тохиромжгүй, маш тохиромжгүй. Most of the time эргэтэй л чинь болзаанд урж байгаа шүү дээ. Тийм чинь нэг юм юу яригадаад байгаа даа биш. Зүгээр хамгийн гол нь тухайн эмэгтэйгээ амар мөнгөлж байгаа хэлбэр ахгүй юу. Тэгэхээр хэрвээ тиймэрхүү зүйл надад ажиглагдах юм бол надад бүр үнэхээр би бүр өөрийгөө хангалттай амар гоё afford хийгээд амьдарч чадхаар хахад энэ залуу ингээ намайг respect хийхгүй байна гэж би үзнэ. Тэгэх юм ба тийм зүйл ажиглагдах юм бол би ингээд шууд зайлуулна. Тийм шүү дээ. Бид хоёр хүссэн газар ороод өөрсдөө ингээ юм аваад идчих чадхаар ингээ тийм байхад яагаад өөр залуутай уулзсан би ингээд тэр залууд ингээд цаг гаргаж чиж би өөрийнхөө төлөх ёстой гэж. Тийм. Тэгээд бас нэг юм баталтай хүмүүс байдаг штэ. За. Оо энэ ижлэх хэрэгтэй эмэгтэй хүмүүс гэл бас нэг тийм амар сонир баталтай хүмүүс байдаг штэ. Гэтэ энэ бол дейтний төвшний дээр өөр зүйл яригдж байгаа болохоор тэгээд бас надад нэг юм боддог заяа. За. Ингээд уулзаад гоё ингээд болцлоо. Тэгээ ингээд уулзсангуудаа шууд надаас ингэж асуух юм бол би зүгээр л тэр залууг зайлуулсан заяа. За. За юу ийх үү?
Яа, яг үнэ хайчгүй тэр төлөвлөсөн байх ёстой шүү дээ. Зүгээр ингээд хайчихгүй эсвэл ингээд чи юу хиймээр байна? Юу юмэр энэ би одоо мэдэхгүй байна шүү дээ энэ төргээд бүр ингээд нөгөө эмэгтэйгээ яг тийм зүйл дээр толгойг нь ажиллуулах юм асуугаад байх юм бол надад бүр үнэхээр утгагүй санагдана. Тэгэх юм бол ингээд зүгээр л миний ингээд тэр залуутай уулзах хүсэж шууд унтрна. Яг гэвэл хэрвээ чи үнэхээр надтай уулзаад үнэхээр гоё дейт хиймээр байгаад ингээд байх юм бол чи аль хэзээний тэр бүх юмыг төлөвлөсөн байх ёстой. Хаашаа явах уу, ийх үү гоё санаачлагтай байх ёстой. Тэгэхгүй ингээд шууд уулзах тий хайчгүй юу ийх үү гэд ер нь эрэгтэй хүмүүс тэгж асуух надад айгүй утгагүй санагддаг. Нэг ингээд яа яста юу ийх үү яах уу ийх үү гэд хахаар зүгээр гоё судал интернет уух те ер нь бол тэр тал дээр амар санаачлагтай ухаантай байх хэрэгтэй гэж би боддог. Яа. За миний хувьд л тийм байна. Өөр асуулт байна уу чамд? За таны хувьд шүү дээ. За одоо яг таны мөрөөдлийн залуу байлаа заяа. Яг ингээл царай зүс таны ингээд эрэгтэй хүн тавигдах шаардлага ингээд бүх юм төгсөөлаа. за Нэг зүйлээс бусдна. за Яг тантай цацсан өндөртэй байл яах вэ? би чинь амар намхах штэ. Би 5-3 штэ. Тэгээ 5-3-аас 5-тай адилхан монголчууд чинь сантиметраар ярьдаг штэ. 160 см штэ би. Хэрвээ одоо 160 см-тэй залуу байх юм бол би анхнаасаа уулзахгүй. Ядаж 175-аас дээшээ байж уулзна. Тэгэхгүй ингээд өсгөдөө гутал өмсгөр чинь би дээшээ даваа явчихсан. Гэхдээ ер нь над чиг өндөртэй залуутаа би уулзахгүй нэрээ гэсэн. Тий. Тэгээд би яста чамаг хүлээ чин газар өрөхгүй хайрлаа гэдэг. Ой тэгвэл шууд доошоо удам шууд амар доошоо апдейт хийгдээд явдаг шүү дээ. Удам намхраад яг шууд хэлээ. Би бол өндөр залуутай л уулзсан. Намхан залуутай бол уулзахгүй. За тэгвэл ийм байна. Чи яахын тэгвэл чамтай адилхан өндөртэй. Би угаасаа юу гэж тарьчих. Тийм. Эхнээсээ ч танилцчих гэж. За тэгвэл л штэ тий. Эрэгтэй хүн чамаас яг ямар асуултнууд асуувал чамд ингээд амар бүдүүлэх санагдахгүй. Хит хитэн тийм асуулт гэж шууд хэлээ. Анхныхаа уулзалтан дээр юм эсвэл зүгээр яваа ерөнхийдөө ихэн үеийн болзаанууд дээр тэгэхээр нэг тийм ихэн үеийн болзаанууд дээр яг юм шинхэн байгаа гэсэн үг. За тэгээд дөнгөж ингээд дэйтний төвшөнд шин ингээд яг би миний эмэгтэйнүүдээр хараад сонирхож эхэлж байгаа үед ах юм бол эмэгтэй хүн одоо нэг өмнөх юуг нь асуух ер нь бол өөрөө хүсэг багт нь ингээд яриулах гэдэг чтэй зарим хүмүүс чинь чаас хинтээ үргэс хэдүүнтэй үргэсэн энэ төр гэж юмгээд тэгээ яг чамайг яагаас салцсан энэ төр гэж юмгээд үгүй тэр чинь чиний асуудал биш тэр залуугийн асуудал биш ингээд ер нь бол тийм юмэг асуухгүй байх хэрэгтэй. За тэгээд өөр одоо эмэгтэй хүний орлого. Ер нь л орлого асуух чинь бүдүүлэх шүү дээ. Тэгэж юм байсан. Ер нь л тий. Чи одоо хитэн төгрөг олдгийг ямар хуу ажил төрөл одоо хийх үү ч юм уу нэг тиймэрхүү төрлийн асуулт ах юм бол нар байхгүй болоод бичлэгний чанар нэлээ муудчлаа тий. За яах вэ? Одоо тэрийг л хийчихээ соёлоо. За хоёулаа хөөх юм чинь нар одоо яах вэ? За өөр өөр одоо шууд одоо тийм маш түрэмгийн хэмжээний асуултуудаас байгаа. Ямар түрэмгийн гэхээр одоо юу гэх юм хитрхи юм амар хувийн оролцсон уу? Тийм хувийн нэмэх 21 талын юу? За арайч тийм гажиг залуу байхгүй л. Энэ нэг хүмүүс ах торорч дээр ер нь юм яаж битлээ өөрийгөө хамгаалж явахгүй бол. Учиргүй чи хизээ хамгийн сүүлдэг тэгсэн бэ гэдэг чинь. Байгаа тийм хүмүүс байгаа. Тийм төрлийн гэсэн үг үү? Тийм. Тэгвэл нэрээ зайл тээ. Тийм штэ шууд ингээд амар мохот дайраад байгаа юм шиг. Тэр чинь одоо тэгээд би чамаг одоо тэгвэл яамаар гэсэн утгатай болчих штэ. Тийм ер нь бол тийм айгу муухай. Тийм байна. Таны хувьд ямар хөө асуулт? Чи миний асуусныг асуухаас илүү өөр юм асуул зүгээр шүү дээ. Яг хоёлаа ингэж нэг асуултан дээр хоёр өөр хариулт өгөх юм шүү. За та бид тэрч хэлэхэндээ ер нь хоёлаа ерөөсөн тусдаа тарихгүй нас. Өөр асуулт тэгэхээр чи boring болчих. За тэгвэл л штэ. За амар гоё залуу заяа. За бас ингэж таныг ингээл амар дэнж дөрөөл ингээл тэгэл ингээл таныг одоо ингээл гэрээс ирж авлаа гэж бодож заяа. Гараад ирсэн чинь ингээл ман үнэхээр гоё цэвэрхүү хувцалсан нэг тийм амар гоё залуу. Тэгэл би нэг гоё газар сонгоцсон байгаа гэл заяа. Тэгэл очсон чинь нэг тийм бургерний газар явах яах вэ? Би хоёлаа бургер идэх гэдэг явах яах вэ?
It's really good mood. Хоёлаа бургер гэдэг. Тэгээд тэр орчин жоохон миний тайпны газар биш юм уу те. Гүү яг нэг тийм захын гуанц шиг тийм газар. Тэгвэл яг тухайн үеийг хүндэтгээд яг ингэсгээд өнгөрөн гэхдээ тэр залуутай би дахиж уулзахгүй. Яагаад гэвэл би өөрөө тийм би өмнө ч гэсэн нэг юун дээр ч хэлээ ярьжсэн. Би өөрөө юм гоё атмосфертэй, гоё уур амьсгалтай, ер нь жоохон тийм гоё газарт дуртай. Тэгээд тийм газар байж иж ингээ бүх юм комплит болдог санагддаг байхгүй надад. Тэгэхээр хэрвээ яг ийм миний одоо хүсэмжит тийм гоё газар, гоё уур амьсгалтай, гоё хоолтой яг тийм газар биш байх юм бол тэгэл би дахиж уулзахгүй. Зүгээр ягаад тийм юм дээр мэдрэмжгүй байх гэхээр чи амар утгагүй болоо явчихж байгаа. Тийш тэгэл бүх юм дээр л мэдрэмжгүй гэсэн үг. Ер нь бол эмэгтэй хүнийг хүндэлж байгаа бол амар гоё газар орвол одоо тэр нь юунда биш хүндэлж байгаа гэдгийг харуулад нэх тийм гоё газар уулзах хэрэгтэй байхгүй юу чинь. Тэгээ тэр тусмаа би чинь өөрөө ер нь өөрийгөө амар романтик хүн гэж боддог байхгүй. Би амар гоё хувцлаад ийм амар гоё газар очиод дейт хийхийг хүсэн. Тэрнээс биш ингээд нэг бүргэрний газар ороод унтрааж байгаа спич яасгаад нэг үзэх үү. Харин яриа л арахгүй болоо. Тийм чи надад зогсоочих шүү дээ. Окей. Тэр нөгөө нэг хаашаа ч хамаагүй зүгээр явж байгаа байхгүй зүгээр л бичлэгээ гэж ингээд машин дотор яриул илүү гоё ярилцдаг болохоор бид тэр ингэж хийц аахгүй. За тэгээд штэ. Тэгэхээр ер нь бол тухайн эмэгтэй хэрвээ зарим эмэгтэй хүн бас тийм юм дургуй гэж болно штэ. Ингээд нэг юм ханган манган газар очих дургуй эсвэл нэг юм гоётайхан өөр нь аль болох өөртөө чөлөөтэй хувцлахыг хүсдэг ч юм уу. Ер нь тухайн миний vibe өөрөө тийм учраас би өөрийнхөө өнцгөр ярьж байгаа болохоор яг намайг надтай хамт ингээд дейтэнд явж байгаа залуу ингээд намайг яг миний одоо стандартын тийм газар оруулж чадахгүй л зүгээр ингээд надаа тийм гой санагдахгүй. Яг тийм газар ер нь бол яг хөө тэр ингээд тухайн залуу хэр мэдрэмжтэй вэ гэдгийг л харуулж байгаа хэлбэр л дээ. Тэгээ мэдээж дараагийнхаа дэйтнээс эхлээл өөр гой янз бүрийн активитинууд хийж болно шүү дээ. Гэхдээ ихэнх үеийн тийм ялангуяа дийнерт урьж байгаа ч юм уу тиймэрдүү дэйт байх юм бол ер нь газар амар чухал гэж би бодож байна. Яа. За миний угаасаа би үргэлж тантай санал нэгддэг гэж. Тийм тий. За миний нөгөө нэг машин девж байхдаа бүр үнэхээр амар гоё ярьдаг байхгүй. Бүх юм амар гоё ярилцдаг. Бид хоёр ингээ quality time өнгөрүүл хамгийн гоё үеийг. За таны асуулт. За миний дараагийн асуулт болохоор өөр чинь яг ямар асуулт асуулгаа гэдэг лээ. Би түрэг бодож байгаа. Эрэгтэй хүний яг ямар зан чанар чамд амар муухай санагдах уу? За яг ийм зантай бүх юм нь болоод байдаг гэтэл яг зан чанарын хувьд нэг ийм юм байна. Ер нь бол зан чанар нь болохгүй бүх юм нь болохгүй л гэсэн үг шүү дээ. Яг чи 3 топ зан чанар хэлчих. Яг энэ 3 зан чанарыг агуулсан байх юм бол үнэхээр I don't wanna be with you just go away. За нэгт болохоор тийм юу өнгөрөө бардам биш өнгөрөө өнгөрөө хүмүүс өстой муухай. Үнэхээр муухай амар муухай бүдүүлэг харагддаг. Бараг надаа юу вэ? Надаа хамаагүй байхгүй юу? Үнэхээр бол надад тий хамаагүй. Ингээ амар өнгөрөө тэгээд нөгөө нэг амар том ярьдаг хэрнээ акшн байхгүй. Ямар ч үйлдэл хийхгүй байсан хэрнээ бүр ингээ том ярьдаг заяа бүрстэ амар бэстэ ингэж гоё ингэн. За ингэдэг байхгүй юу? Юус тийм байдг байхгүй юу? Тэгвэл хийх хүсэж байгаа л тэгэл хийл дээ. Ямар ч хийх юм байхгүй. Би ингэн тэгэл ингэхгүй бол тэгэл no. За хоёрт болохоор юу? Миний өгж байгаа за энийг юу гэж тайлбарлах юм бэ? Надад ингэ юм сэтгэл гаргаж байгаагаа миний ингээд надад амар их юм өгж ийн гэж боддог тийм хүн. За тэрийг ингээд нэг өснө буцаагаад би чамд ийм их хэмжээний өгчлөө буцаагаад надад өг гэсэн маягийн юу? Тий одоо жишээлбэл би ингээд яг тэр нь надад ингээд мэдрэхдэггүй байлаа л надад сэтгэл гаргасан тэр нь мэдрэхдэггүй байлаа л да. Тэгвэл би чамаас ийм хүсэж штэ гэд хилэнгүүтэй штэ. Би чамайг тэгсэн штэ. Би чамайг ингэсэн штэ. Би чамайг ингээд чиний төлөө ингээд гээд чиний төлөө би ингэж ингээд яг тийм юу гэх нэг одоо ямар зан гэх үү? Тэр ч одоо ямар ч зан гэх юм бэ? Энэ бол би хүнээс сэтгэл үнэхээр ингээд таалагдаад яг үнэхээр ингээд гоё serious байгаад ирвэл хүссэн сэтгэл гардаг дөө ер нь. Тийм ингээд худлаа хичээгээд хүмүүст одоо нөгөө нэг тийм их юм хийж байгаа юм шиг харагдах гадаг гэх юм уу? За тийм л юм байна да. За 3 дахь зан чанар. 3 дахь нь болохоор let me think.
маш цан гэсэн тий. Тийм хар яр гэсэн тийм амар ширүүн нэг тийм юм уу? Ууртай гэх юм уу? Bad temper тийм angry шүү дээ. Гэт нэг жижигхэн болонгууд бүр амар одоо жишээлбэл ингэ төгжрөө явж байлаа гэж бодоход энд нэг амар хараал хэл. Амар ингэ сигнал юм яа гэж мэгэл гэх юм бол одоо өө та гэж мэгэл тэгээд ах юм бол тэгээл муухай тий. Тиймэрхүү угаасаа тийм angry issue-тэй хүмүүс чинь тэрийгэ контрол хийж чадахгүй хажууд байгаа хүмүүсийг vibe гоё муудыг эвддэг. Тийм болохоор за миний хөштэй. За миний хамгийн идүү нэгдүгээр давж үзэх юм ингээд гэр бүлтэйгээ амар муухай харцдаг эсвэл гэр бүлтэйгээ ямар нэг байдлаар аавтайгаа ээждэг, ахтайгаа ээждэг, эмээ өвөөтэйгээ тэр хүний гэр бүл гэж тодорхойлогдож байгаа тэр хүмүүстэйгээ амар юм хүндий муухай харцдаг байх юм бол тэр бол миний хамгийн одоо түрүүн режектлэх зан аш. Ялангуяа би чинь өөрөө гэр ээж аавтайгаа гэрийнхэнтэйгээ бүр юм амар family based гэж ярьдаг штэ. Ингээд гэр бүсэг амар юм гэр бүлийн уур амьсгалтай юм хүн болохоор гэрийнхэнтэйгээ яаж харьцаж гин тэр хүн яг надтай тэгж харьцах юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэхээр гэрийнхэнтэйгээ юм муухай хар яар гэж ярьсан эсвэл залгаж байгаа ээжийнхээ дуудлагыг авдаггүй ч юм уу те. Яг тийм хүн байх юм бол it's not good. Тийм тэгэх юм бол ингээд би шууд тэр хүнийг режектлэн. За хоёрдугаар гэх юм бол мэдээч нөгөө онгороо надад ийм юм байгаа, тийм юм байгаа, би ингэсэн тэгсэн гэж онгороо ер нь онгороо зан үнэхээр муухай бүр амар муухай. Тийм онгороо зантай хүн байх юм бол хизээч өгөөдөө 3 дугаар ер нь байх ямар эмэгтэй ч эрэгтэй ч ер нь л хүн байх хэрэггүй заа тий. 3 дугаар гэх юм бол нөгөө юугүй оо толгойн скинт гараа авчих юм зааж. Би нөгөө жолоо ярьж байгаа болохоор энд явж гинөө. Мэ гэж. Өөртөө итгэлгүй. Амар өөртөө итгэлгүй. Жишээ нь одоо ингээл өөртөө амар insecure ингээл тийм мач хоолдог, ийм мач хоолдог. Би ийм байсан бол тийх байсан баг. Тэр ийм болохоор ингэсэн байх гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар юм өөртөө итгэлгүй. Ер нь өөртөө итгэлгүй байдал ер нь хамгийн одоо хэцүү зүйл. Тэгэхээр тийш хажууд хүний ч унтраана өөрийнхөө өсөл энэ гоё мэгч гэсэн унтраана. Тийм. Тэгэхээр ер нь өөртөө итгэлгүй байх юм бол бас айгүй хэцүү. Тэгээд бусдаар бол мэдээж түргэн ааштай мааштай тий муухай айн зүрийн амар эмхтэн муухай хараал хилдэг мэлдэг бол мэдээж obvious. Гэхдээ энэ гурван зүйл л айгүй чухал гэж бодож байна. За одоо чиний асуулт. Гэтэ та нар гоё яг бит хоёрыг ингэж ярьж байгаатай хамруулаад өөртөө би ингэж боддог шүү дээ. Миний хувьд чи ийм штэ гэж бодож байгаа юм байх юм бол гоё комент хэсэгт бичээрэй заяа. Хүмүүс тэр чинь дараа нь ингэ уншдаг юм байл шүү дээ. Амар гоё. Тийм. Тэгээд ингээд бас ер нь бит хоёрын контентыг бас ер нь жоохон хүмүүс ч гэсэн үздэг болохоор ийм жижигхэн зүйлсээс ч гэсэн ингээд мессежийг аваад одоо юу гэх юм яг шууд тийм ойлголт баг зэргийн ойлголт ер нь тархинд нь явж байгаа зүгээр шүү дээ. Ийм хүн чинь ер нь муухай юм байд юм байна гэх юм уу. Тийм жижиг ойлголт. За миний хувьд миний хувьд гэж шууд өөрөө зохиогоод хариулах гэдэг юм шиг асуулт асуух гэж. Би түрүү яг red flag хойлоо усаал red flag-нуудыг яриад байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ. За одоо хойлоо тэгвэл дараагийнх дээр эсрэгээрээ хойлоо гоё юмнуудаа гэж. Тэгээл уус тэгэхгүй бол эн чинь амар хон сэдв болох юм байна. Тийм. Ер нь бол үнэхээр яг ийм харилцааг хамгийн serious хүлээж авч үнэхээр чухалчилж ингэ маш их оюун ухаанаа зарцуулж ийж бас яах ёстой шүү гэж. Мөн хумгаа хандаж ерөөсөө болохгүй. За таныг штэ. Ингээд танд одоо халуун ингээд нэг залуутай ингээд бичлээ л дээ. За таны ямар байдлаар ямар хуу үг хэллэг ашиглаж ч юм уу ямар байдлаар ингээд болцаан дөрвөл та бүр ингээд хизээч сэрийг мартахгүй зүрхэндээ ингээд вау oh my god гэл ингээд нэг амар гоё асуулт вэ. Oh my god. Тэр намайг дейтэнд өрөх юм бол наа чи нэгтээс хэцүү юм байна. Юу ч хэрэг яг уу иймэрхүү асуувал надад гоё байх гэсэн үүднээс хариулъя заяа. За. Чи яг ингээд хизээгээр завтай байдаг вэ? Би чамтай ингээд гоё динер идмээр байна. Тэгээд хамт гоё ярилцаад ингээд вайн уугаад суугаад болох уу гэдэг ч юм уу. Эсвэл ингээд чи юу гэдэг чи эсвэл ингээд динер гэхээсээ илүү бас гоё breakfast-нд ороод хамт гоё кофе уух уу ингээд чамтай гоё ярилцаж суумаар байна гэдэг ч юм уу. Тэгэх юм бол надад бас гоё явах.
Надаас нэг асуулт орж ирлээ. За. Одоо хоёул ер нь бол ингээд романтикийн хувьд шал өөр төвшний хүмүүс шүү дээ. Шал өөр. Та 110% байх. Би бол нэг тийм романтик гэх юм бол нэг 10-20% л ах. Гэхдээ чи бас хүрхэн романтик шүү дээ. 40% ч юм уу? За яг хуу за 41. За 41. За тэгвэл шүү дээ. Аха. Таны хувьд хамгийн тийм төгс болцоо гэж тад үрслүүл. Oh my god. Зүгээр I think it's a big question. I know. Төгс гэдэг бол яг тэр уулзсан цаг мөч бүхэн 1 минутанд ч уйтгартай биш тийм болцоог төгс гэдэг байгаа байхгүй юу. Гэхдээ энэ нь болохоор ингээд жишээ нь би гоё ууланд гарсан чинь тэр нь төгсөж болно. Эсвэл одоо нэг тоглоомын газар явбал эсвэл нэг юм аяга маяг хийгээд идэг юм серамикны газар байдаг шүү дээ. Тиймд явсан чинь төгсөж болно. Гэхдээ зүгээр би ингээд гоё дүрслэлүүл заяа. Би ч өөрөө амар романтик. Гэхдээ яг ингээд ийм гоё iconic date заяа. Би таны ийм ярих гэж бодсон. Яг л нөгөө нэг 50 Shades дээр гардаг нисдэг тэрхээр намайг би тэрийг одоо яг ярих гэж штэ. Окей. Инким бол надад бүр ингээд амар гоё. Гэтэ би хизээний өдрийг ийм дейт аавна гэж угаасаа өөрийгөө боддог заяа. Одоо ингээд тийштэй ингээд манифест хийх хэрэгтэй. Би ингээд амар яг надад угаасаа ийм дейт ирнэ гэж би мэддэг. Гэтэ тэр нь хизээ гэдгийг би мэдэхгүй байна заяа. Ууцаа. Sorry guys. Тэр нь болохоор ингээд би ингээд мэдээч ингээд well dressed тавцсан амар гоё юм dressтэй бүр үнэхээр яг өөрийнхөө юм битээ хүн гэдэг одоо утгыг агуулсан ийм гоё хувцсан хувцлаад тэгээд маш гоё яг миний хүсдэг тийм гоё яг ийм ресторан тэг ингээд тэр залуу ингээд би чамайг бүхэн төгс авах хэрэгтэй тэгээд тэр залуу намайг ингээд тэр залуу гэдэг нөгөө миний болох гээд байгаа залуу манай ирээдүйн хар юм гэж тэгээд ирээдүйн хар юм маань ингээд муухай цагаан ч ингэж болно шүү дээ. Тэгээ ингээд би чамайг ингээд очиод авъя гэд ингээд намайг ирж аавна. Тэгээд ирж аваад мэдээж машины хаалга онгоолгож өгөөд тэгээд ингээд надад гоё үг хэлэх ёстой. Чи үнэхээр гоё харагдаж байна гэж хэлэх ёстой. You look delicious гэж. Үгүй you look beautiful. Чи үнэхээр амар хөөрхөн харагдаж байна гэдэг ч юм уу. Үзэлтэй харагдаж байна гэвэл амар гоё. Яг тийм date. Тэгээ бид хоёр ингээд бүх зүйлийн тухай ярилцаад, non stop ярилцаад, маш тэр хоол хүртэл гоё хамттай байх хэрэгтэй. Энд нэг альчуур тавиад за амар гоё хамттай хоол идээд, амар гоё юу идээд, dessert идээд, тэгээд маш гоё хамттай wine уугаад, тэгээд ингээд wine бол байх хэрэгтэй шүү гэж боолоо. Дуусахгүй их ийм гоё яриа өрнүүлсэн. Намайг уучлаарай хичээ би энэ бичлэг destroy гэдэг юм. Sorry. Утсан маань харин локал цав яах ч бас локал цав орж ирсэн гэж. За тэгээд ингээд бүх зүйл ингээд амар их зүйлийн тухай ярилцаа. Тэгээд ингээд even ингээд тэр ресторан хаах цаг болсон ч гэсэн тэр хүн надад ингээд илүү их удаан байж, илүү олон зүйлийн тухай ярмаар байна гэдгийг илэрхийлж дуусаад намайг гэрт маань хөргөж өгөөд явах. Тийм. Тэгээд дараагийн уулзалтаа ингээд тоглох. Тэгээд ингээд бүх хоёр талдаа харилцсан ингээд бүх юм хүндэтгэл дээр тогтсон ийм гоё яг үнэнгээсээ яг team date байх юм бол миний хувьд амар гоё. Ер нь бол энийг би хамгийн ихний date гэж хэлчихье заяа. Би одоо нэг залуутай би шинээр танилцаад ингээд тодорхой хугацаанд бичлэлцээд ч юм уу те ингээд намайг энэ динерэн дээр хараадлаа гэж утгад хамгийн ихний date маань ийм байвал айгу гоё явах. Чиний хувьд ер нь бол яг 100% маш гоё яриан дээр өрнсөн team date байвал илүү гоё юм шиг санагдаж байна. Тэгээд дараагийнхаасаа жоохон фан юмнууд хийгээд гэдэг ч юм уу. Тийм жоохон би бинийгаа ингээд мэдчихэж байгаа. Тийм. Эхний угсаа анхны сэтгэл хамгийн чухал. Хамгийн анхныхоо одоо болзоо гэх юм бол чинийх болохоор төгс date гэж юу вэ? Төгс. Яг чиний хувьд. Гэтэ яг өөр ээж болохоор гааз. Тийм ер нь бол өөр ээж болох юм ингээд ботсон чи ер нь амар том сэдв юм шиг байна. Миний хувьд зүгээр яг тэгээд тодорхой дүрсэлждэг үү. За яг минийх энэ зүгээр жижигхэн example шүү заяа. Одоо жишээлбэл за би энд байлаа гэж бодъё. Тэнгүүт ингээд амар гоё даунтауны тийм гоё ревю заяа. Голын эргээр ингээд амар гоё viewтэй тийм газар өглөө кофе уугаад ч юм уу. Тэнгэл угаасаа амар гоё л ярих тийм гоё ярьдаг хүнийг сонсдог. Тэгээд ингээд надаас юм асуучаад ингээд натаа зэрэгцээд ингээд яриад байгаа юм. Миний намайг сонсохгүй байх юм бол тэр амар муухай. Амар гоё сонсдог. Тэг ингээд өөрийнх нь ярьж байгаа юм ч гэсэн амар mindful тийм ухаалаг тийм гоё. Энэ юм хэцүү зам байл. Харин тийм би нэг газар харин зогсчихъя.
Уучлаарай guys энэ чи уцаагийн хэл барьчих. камерман явтлаа. Энэ удаагийн бичлэгэн дээр жоохон алдаатай болчлоо. Тэгээд ярьчих. За би баг энэ миний гар баг ядрахгүй юм шүү. Хэсэг намайг зогсдол гэж яхацж байгаа. Одоо би зогсохгүй. Тэстэ хизээс зогсохгүй л яг. За тэгээд нөгөө нэг даунтауны нөгөө амар яг нэг орой нар жаргах үед нэг амар гоё болдог штэ 100. Яг тэр болтлон өглөөнөөс өдөржингөө хойш ингээл хамт байгаа заа гоё кофе уугаал тэгээд тасралтгүй өдөр кофе уугаад ланч идээд тэгж явах орондоо тасралтгүй ярьсаар л байгаа штэ гоё юм гэж. Надаас амар гоё юм асуугаал тэгээд би ч гэсэн ингээл асуугаал яриад тэгээд нэг тийм нар жаргах үеэр юм гоё голын эргээр эсвэл нуурын эргээр ингээд гоё алхах. Яг тийм орчин нь амар гоё байвал бас амар гоё. Орчин чинь амар гоё яриа үүсгэж чаддаг тийм. Ер нь тийм болохоор би гоё орчинтай газар гэдэг юм болов уу? Тийм атмосфер амар чухал нэг тийм байгаа юу нь. За бас хитрхи тийм noisy place биш. Хитрхи тийм амар чимээ тахмал амар хэцүү шттэ ингээд ойрлоо distract хийгээд тийм ойрлоод ингээд тэгээд almost here дахин зогслоо. Төгсдөө идэг дүрслэгдэхтэй амар хэцүү юм байна. Ер нь үнээсээ чухал тийм. Үнэхээр гоё ярилцдаг. Тийг ингээд би бинийгаа ингээ улам мэдүү мэдхиймсэн гэсэн нэг тийм гоё хүсэл төрүүлэм тийм л байх юм бол ер нь бол тэр бол төгсдөө идэм байна. New to remember байна уу? Байхгүй. Зя тэгээд битүүрийн энэ камер юм байгаад уучлаарай хүмүүсээ анх удаага бас ингээд ийшээ тийшээ яваад битүүрийг төсөөлснөөр ингээд нөгөө нэг хиний кар шоу гэдэг штеп машин дотор яриад явдаг. Тийм. Тэгж гоё ингээд гинт санаа явж явахдаа ингээд гэж утсан чинь жоохон бүтлгүчлээ. Гэтэ ярьж байгаа сэдв маань бол битүүрт маш сонирхолтой байна. Энд зогсчих заа. За тэгээд өө нэг турасаад за ингэ тавих. За ингэж жаад нэг аль яриад байгаа. Okay, so much better. Гоо ингэ бүс хэсгэж ингэж явсаар өндөрлөөд тэр түрүүн унж иршээдсэн. Одоо бол гоштой. Тэгэхээр тийм байгаа. За тийм байна. За ер нь бол битүүрийн хувьд бол битүүр чинь бас нэг амар яриа хүмүүст ярих дуртай хүмүүс ахгүй юу? Тийм болохоор яг тийм гоё ярилцдаг хүнтэй байх юм бол битүүрийн хувьд бол тийм төгс болцоо байх юм байна. Зөв. Тэгээд бас амар хөгжилтэй. Ер нь бол sense of humorтай байх. Тийм хизээ яг бас тийм хитрхи ингээд dark joke, dark тийм нөгөө dark нь юу тийм хүнд joke гэдэг тийм хүн байх юм бол бас айгүй муухай юм. Humor-д харуулахгүй хитрхи ингээд нэг ийм хүмүүс тийм. За тань хоолоо одоо нэг асуулт асуугаад за тэгээд дуусгах заяа. Одоо таны хэлж асуултны. За би жоохон юм сайсын асуулт асууя. За ингээл чи амар гоё дейтэндээ явлаа. За чанд бүх юм ингээл таалагдлаа. Тэр анх удаа уулзсан гэж бодъё заяа. За. Тэгэл дейт амар таалагдвал ингээл амар гоё санагдаж штэ. Наадах гэж бэлчүүл өгөн зүгээр ах юм. Тэгсэн чи ингээд тэр залуу ингээд чамаг үнсгээд тэгвэл яах вэ? Үнсгээд байвала. Тий. Бүх юм гоё юм уу? Бүх юм ер нь айгүй гоё дэжгүйсэн. Үнсгээд ямар тохиолдолд чи үнсүүлчихвэл зүгээр үү? Ямар тохиолдолд үнсүүл ингээд үнсмээргүй чам санагдах уу? Тэр чин тухайн болзон насал амар шүү дээ. Надад амар гоё сэтгэл төрөл. Хөөх энэ ямар гоё залуу вэ? Дараа намайг яг болзон дөрөөсэй гэсэн сэтгэл өгсөн байх юм бол яг хаа хэлт үнсчээ. За see you next time. Тэгээд биш дээ. Тэгэхгүй ингээд ам одоо юу гэх юм ам дээр ингээ юм хүмүүс ялцсан ч юм уу маш надад энэ хүнтэй л ахиж уулзахгүй шүү гэсэн сэтгэл төрүүлсэн байх юм бол юу яриад байгаа юм бэ шууд бүр ингээд тэгээд баг ингэчээл тэгвэл яг ямар үнсэлт гоё үнсэлтүүд чамд ингээд юу анхныхаа дээр биш юм байна анхныхаа уулзалтан дээр биш яг нэг тийм 2 3 уулзаад анхны уулзалтан дээр яг үнсгээд ин гэж би асуусан шүү дээ ямар төрөмгийн за анхны уулзалтан дээр тэгээд сүүлхний үлээ ямар үнсэлт гоё үнсэлт вэ? Ингээд тэр залуу гэхдээ өөрөө амар гоё хэрэгтэй. Гоё өнөртэй. Тэгээ ингээд уруулны юм нэг хатсан ил шиг биш. Хавгад болоод юм байлаа. Тэгвэл no. Of course not. You're not good
Ам нь өмхий юу яг уу? Ам нь өмхий тэгээд шүтэн дээр нь юм наалцсан бол зээл. Угаасаа тоглож штэ тоглож. Хугасаа биш тэ. Ямар өмсөлтийг чи гоё өмсөлтөх юм. Зүгээр ингээд тайлт ингээд амар. Зүгээр. За. Ингээ амар тийм зөөлхөн ингээд дараа дахиж уулзъя гэж байгаа юм шиг нэг тийм гоё. За тэр бол юугаа шууд ингээд бомбдох гэдэг хайртай яа. Энэ бичлэгийг гэхдээ хойлоо нөгөө хүүхэд үзэхгүй гэдэг тохиргоон дээр нь тавьчих заяа. Тийм үс тэгсэн дээр юм байна. За том юм ярьж байгаа. Дээр би ч нөгөө секси гэдэг үг ашигласан чинь өстой юу яриад секси яриад байгаа хүүхдийн бичлэг үсттэй мэддэг гэдэг хэлсэн байсан. Энэ бол тэгэхээр тэрэн дээр секси Балааны насны дээр ирсэн хүмүүс зориулсан бичлэг болгоо ёо. За чиний асуулт. Тэгэл тасралтгүй л ингэ. За. Хүний талаар ярьсан чинь тэгтээ энэ амар том сэдв өнхөө дуусчихгүй сэдв нь одоо ингэ хөдөлмөрл тасралтгүй асуултаа бодож байгаа хооронд би юм ярьж байгаа шүү за. Тэгэхээр чи шууд тарих таны юм руу ингэ бодол шууд явдаг. Би ингээд одоо битэрийг үзэж байгаа хүн болгон өөр одоо юутайгаа штэ үзэл бодолтой тэгээд яг бусад хүмүүс ямар боддог бол бит хоёрын одоо ярьж байгааг юу гэж бодож байгаа л гэдэг надад амар сонирхолтой байхгүй юу? Надад нэг асуулт төрлөө. За. За таантайгаа дасчих мартахгүй юм шиг байна. Тэгэхээр яг тийм хоёрынхыг бит хоёр ингэж бид нар ингэж бодож ийн би болохоор ингэж бодож ийн гэд та нар доор ингэж гоё бичих юм бол бас амар сонирхолтой. Тэрвээ тэх юм бол бит хоёр тэрийг сонирхолтой байж чадах юм бол дараа нь тэрнгээр бас ингэж нэг влог болгоод оруулах юм бол бас сонирхолтой байж магадгүй. Тийм дараа нь бит хоёр тийм одоо юунуудын ярина гэлээ. Гоё зүйлсийг нь. Тийм за асуулт чи юу? Сүүлийн асуулт руу хойлоо. Oh my god. Тэрнээс нараачлаа. Энэ яаж юм? За энэ бол ихтэй маш хүнд авах болно. За ямар ч хүнд гэдэг нь юу гэсэн үг? Маш хүнд тусах болно. Яг хэрвээ тийм нөхцөл байдал орох юм бол та нар ч гэсэн ингэ төсөөлөөр заяа ингээд та нар ингээд за та нар бүгдээрээ шүү гэж ингээд нэг залуутай ингээд дейтэнд явлаа л да болцоонд яваад ингээд тань бүр амар таалагдсан заяа гэл тэр залуу үнэхээр гоё ингээд амар гоё ингээд гэжсэн ингээд таныг ингээд ямар ч шалтгаан хэлэхгүйгээр режектлжүүл яах вэ? Амар хүнтээс тэг шууд ингээд та нар ингээд ахиж уулзахыг хүсэжсэн чинь ингээд ямар ч ингээд ахиж уулзах тийм хүсэлтэй байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхгүй чамайг ghost хийгээд ингээд алгуулчих. Жохон ингээл бичиж байгаа юм хүмүүс удаашраал. Тэгвэл тэгэл угаасаа миний ямар нэг юм таалагдахгүй л гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээ одоо тийм чи яах вэ? Миний юу болохгүй байгаа юм бол гэж би амар бодох хаа. Яг би яг юун дээр алдсан юм бол миний царай таалагдахгүй юм уу? Миний бие таалагдахгүй юм уу? Миний ярьж байгаа юм таалагдахгүй юм уу? Яг юу нь болохгүй байгаа, нэг л юм болохгүй байгаа гэсэн үг. Тэгтээ тэгж байгаа залуугийн араас би дахиж бичихгүй. Шууд ингээд намайг шууд режектлж байгаа бол би ч гэсэн режектлэл зайлуулна. Чи яах юм? Энэ залуу л асуудалтай юм байна гэж бодно. Of course. Би юм хөрх юм чинь тэрийг бодож яах юм? Үстэй. Гэхдээ хэрэв чи рил дээр бодолтой чамайг шууд чамд амар таалагдсан чинь тэр залуу чамайг режектлсэн гэж бодооч. Тийм тэгвэл би шиг ямар тэнэг малваа гэж бодол блок хийгээл тэгэл өөрөө би бол гэхдээ яг юу болох байгаа юм бол гэж би бодно. Амар overthink авах гэж юу? Гэхдээ overthink хийхгүй зүгээр бодно. Тэгэл ингээл мэдээч ингээл бодно шүү дээ. Надад амар таалагдчихад ах чи яагаад гэж би бодно. Гэхдээ араас нь яагаад гэж би асуух ч юм уус л араас нь ингэж chase хийхгүй зүгээр ингээл тэгж байгаа бол би ч гэсэн тэгнэ гэдэг адилхан цан гаргана. Яа. Нэр би бол яг тэгж амар бодохгүй мэнэ. Чамд л асуудал байна. Чамд л асуудал байна залуу минь гэж. Яг асуудал шийдтэй залуу минь гэж. За тэгээд хоёрын энэ анхны бас нэг юм том хүний ярианы. Тэгээд бид хоёр ер нь яг нэг юм дугаар шиг болгож ер нь ярих гэж айгу боцаахгүй юу. Тэгээд эхний удаа жоохон тест хийгээд нэг ийм зүйлийн тухай ярья гэд хоёлаа ийм влог хийж гин. Тэгээд бас нөгөө Miami влог амар хүн асууж байгаа. Тэгээд тэр жоохон хүлээгдэн яагаад гэвэл
одоо янзлах бичлэг бараг 2-3 цагийн бичлэг байгаа учраас эхнээс нь үзээд ингээд яваад ингэж хийхэд амар хугацаа ажил амьдралынхаа дундуур бас ингэж хийх гэж байна. Тэгэхээр ингээд Miami vlog-о стил хүлээж байгаараа. Гэхдээ энэ бичлэгний дараа ингээд орно шүү гэж хэлье. Тэгээд хэрвээ энэ төрлийн бичлэг таалагдсан байх юм бол ингээд доор нэг ямар комент үлдээх хөө? Зүрх хүлдэг юм уу? Та нар зүрх хүлдээгээрээ дахиад энэ төрлийн комент. Тэгээ бас өөр бит хоёрыг юуны тухай яриасаа гэж бодож байна. Бас үлдээвэл гоё. Тэгээд бит хоёрын хамгийн анхны нэг иймэрхүү төрлийн зүйл ярьсан ийм влог байла. Тэгээд өөртөө сонирхолтой л хүмүүс ямар нэгэн зүйл мэдгүй байна. Гэтэ ер нь бол бит хоёр хүмүүст л харуулдаг болох гэсэн иймэрхүү юмнууд бол амар ярьдаг хоорондоо. Тэгээ нэг удаа бит хоёр шийдээд ер нь хоёлаа яагаад ийм юмнуудаа хүмүүстэй гоё хуваалцах гэд ингэж ярьж байгаа. Тэгээд өнөөдрийнхөө ийм залуучуудын тухай, болцооны тухай, үнсэлтийн тухай ярьсан влогтай хамт байсандаа баярлалаа. Тэгээд 1 2 3 бэнэна. Тэгээд бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Бичлэгэн дээрээ лайк, шеэр, subscribe хийгээрэй. Бидний бичлэг танараа үзээрэй. Тэгээд бас subscribe хийгээгүй бол subscribe хийгээрэй. Тэгээд Instagram дээр follow хийгээрэй. Тэгээд удахгүй Miami vlog-та тэрнээс өмнө өөр vlog зорж магадгүй ямар нэг vlog-оор удахгүй уулзъя. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр. Bye bye. Yay.